Одоогоос 16 жилийн өмнө Ховд аймгийн Манхан сумын Баянголвагийн малчин Дандар Жаргалант хайрхан уулын өмнө бэлдэх хоньяа хариулж яваад хадны агуушиг зүйлийг олж харсан нь 1500 жилийн өмнөх үед хамаарах төргийн үеийн хадны оршуулга байжээ. Тухайн хадны оршуулгаас түүхийн нэн ховор олдор болох Алтайн ятга олджээ. Хэлбэр зүрсийн үйл одоо нэг тэмээний толгой шиг нарийнх урт үзүүтэй товшуурын цар шиг иймэрхүү цартай тийм л юм байсан. Бид нэр одоо морины толгой, тэмээний толгойч гээд тэр тухайн үедээ бид нэр сайн таниагүй яриасан. Алтай өндөр уулсын дунд 1500 орчим жил хадгалагдсан Алтай ятга зөвхөн үзмөр болоод үлдчихсэнгүй. Өв соёлоороо бахархан дээдэлдэг хүмүүрийн хүндлэн суралцах, судлах ёстой үнэтэй болж түгэнд илэрч байгааг Алтай ятга хөгжмийн тахилгын зан үйлээс харж болно. Энэ Алтай ятгын тахилгыг хөгжим судлаач, хөгжим урлаач Гамхүр болон мөн одоо Ховд аймгийн Манхан сумын засаг даргын тамгын газар соёлын төвийн хамт олонтой хамтран энэхүү тахилгыг хийсээр ирсэн. Тэгээ одоо энэ удаа бол 4-р удаагийн зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ тахилгын утга учир бол тухайн олдсон газраа аргадах, тухайн Алтай ятгаар тухайн газар орныг аргадах, Алтай ятгын одоо аялгауг сонсгох, хүндэтгэл үзүүлэх ийм үйл ажиллагааны хүрээнд бас энэ тахилгын арга хэмжээ маань зохион байгуулагдсаар онцлог байгаа. Монгол угсаатны одоо олон хүмүүс гаднаас ирж оролцож байгаа нь энэ одоо 4 дахь тахилгын хамгийн гол онцлог байна. Тэгээ би энэ Алтай ятгыгаа бол бас одоо их сэтгэл огшоосон анхны одоо үйл ажиллагаа гэдэг яг Манханд ирээ бууж яхад би бараг өөлөөд өгтчихсэн. Тэгээд Алтай хамтлаг манай Алтай энэ ятгаас үүсэж Алтай хамтлаг байгуулагдсан. За энэ байгууллагынхаа Алтай хамтлагийнхаа бүрэлдэхүүнтэй одоо 3 удаагийн тахилгыг хийсэн бол өнөөдөр олон одоо хүмүүс бас цахимаар сурч хамтлаг одоо өөрсдийнхөө сонирхлоор хотод нэгдэж ингэж клуб байгуулан суралцаж за Говь Алтай аймаг бас ингээд одоо чуулга байгуулсан ингээд энэ бүх бүрэлдэхүүн маань нийт одоо 50 гаруй Алтай ятгч цуглаж өргөн дэлгэр том одоо ийм одоо тахилга үйл ажиллагаа болж байгаад үнэхээр бас баярлаж байна. Анх 2008 онд болж байсан тахилгын зан үйл Алтай ятга олдсон Жаргалант хайрхан уулын өөр бэлдээр 4 дахь удаага зохион байгуулагдлаа. Тухайн арга хэмжээнд аймаг орон нутгийн удирдлагууд нутгийн иргэд Говь Алтай аймгийн Алтай чуулгын уран бүтээлчид, Ховд аймгийн уран бүтээлчдийн төлөөллөөс гадна хөгжим судлаач, сонирхогч гээд 50 гаруй хүн оролцлоо. За ер нь Ховд аймаг бол олон угсаатны одоо соёл урлаг гэдэг хөтөлбөрийг одоо хэрэгжүүлээд ажиллаж байна. За энэ хүрээндээ бид бүхэн маш олон төрлийн одоо ажлуудыг хийж байгаа. Манай олон угсаатны томоохон өв соёл одоо хөгжмийн зэмсгүүдийг бид бүхэн түгээн дэлгэрүүлэх, хайрлах, хамгаалах, шинжлэх ухааны одоо судалгааны эргэлтэнд оруулах энэ ажлуудыг бол одоо нэлээд хийж байгаа. Ялангуяа их л хөгжим, цуур, туйл гэдэг ингээ одон одоо айсав олон одоо урлагийг одоо манай олон угсаатны одоо нэлгийн нутагт одоо байна. Мөн одоо саяхан бид бүхэн аймгийн иргэдийн хурлаараа жангар наадам зохион байгуулах ийм одоо томоохон журмыг одоо баталсан байгаа. Тэгэхээр энэ жангар гэдэг том өв соёлын хүрээнд бид бүхэн олон угсаатныхаа одоо өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, судлах энэ одоо томоохон одоо бас арилга тавьж байгаа гэдгийг бас хэлье. За манай монголчууд эрт цагт өвөг хөвчт маань насны эцэс болохоор ханан гэрнээс холдож хадан гэр маань ойртлаа гэж ярьдаг. За энэ үгийн утга учир маань юу вэ гэхээр Монголын онцлогтой хэлж болохоор нэг нь оршуулгын зан үйлийн хэлбэр байсан байна. Тэр маань юу вэ гэхээр Алтан уулархан нутгаар нутгалдаг нүүдэлчд зарим хүн бол хадны хонгол агууд одоо оршуулдаг байсан. Үүнийг одоо хадны оршуулгын нэг том төрөл юм гэж археологч судлаачид үзсэн байдаг. За бид бүхний байгаа энэ Жаргалант хайрах маань өөрөө өндөр хадасахтай уул. За энэ уулнаас одоо 2008 онд одоо бид бүхний тахилгыг хийж байгаа Алтай ятга маань олдсон. За тэгээ энэ маань аль үеийн ямар өвчтөд олдор вэ гэхээр Монгол оронд оршин тогтнож байсан эртний төр тулсын нэг төргөй холбогддог тийм дурсгал байгаа. За энэ хөгжим маань өөрөө дээрээ тийм төрөг хүчтэй байсан. Тэр төрөг хүчийг эрдэмтэн судлаач тайлж үнэлсэн байдаг. Бичээсийн утга маань юу вэ гэхээр энэ хөгжмийг чүрээ хэмэх хөвгөн аялгуулан одоо хайлан тоглож яваа гэсэн ийм төрөг хүчтэй ийм дурсгал байсан. За энэ үднээсээ энэ дурсгал маань одоогоос 1500 жилийн өмнөх буюу төрөг улс үед холбогдох юм осхоо дурсгал байгаамаа. Урлаг уран бүтээлтэй хэл хязгаар гэж үг үйлээ. Алтай ятгын тахилгад Оросын холбооны улсын Иркутск, Бурята, бүгд найрамдах Хятад улсын өөр Монголын өөртөө засах орны хөгжимчид урлаг судлаачдаас гадна дорнод улан зэрэгэлдэх аймагуудаас олон арван зочид уран бүтээлчид ирж оролцлоо. За энэ Алтай ятгтай болохоор 2020 онд
одоо ерөөлтэй золгож ясан. За яагаад гэвэл 2020 онд би багш дээр нь хадаг дэлгээд очиж ясан гамбар багш дээр. За зөвлөх багшаар надад одоо угсаатны олон жилийн одоо мэдлэгийн танаас наад зөвлөөд өгөөч гэд очиод тэгээд энэ алтай ятгахтай одоо хувь ерөөлтэй ингээд холбогдож ясан. Тэр цагаас эхлээд үнэхээр энэ алтай ятагд үнэхээр их дурлсан. За энэ ятгийг бол би үнэхээр амттай хөгжим гэж бодож байгаа. Алтай ятаг тоглохоор үнэхээр олон юм бодогдуулдаг. Тэгээд багш дээрээ ирээд голчлон бүүбэн дөө, за орчин ардын дуунууд тоглож сурсан байгаа. За одоо өвөр Монголд болохоор алтай ятаг бас олон хүмүүс сонирхоод эхэлж байгаа. За Ажуудан болохоор бас олон одоо өвөр монголчин бас олон угсаатнууд байгаа шүү дээ. Тэр олон угсаатнуудыг алтай ятаг маань холбож одоо холбоосыг тавих байхаа гэж бодож байгаа. Миний амьдрал одоо сонирхолтой болж байгаа. Яагаад бол би тэтгэврт гараад тэгээд энэ алтай ятга худалдаж аваад ингээд сурчаад говь алтай аймагт бид нэр тоглолт хийсэн. Тэгээд анхудаа 60 нас хүрээд тайзан дээр гарч тоглолоо. Орос улсад алтай ятаг хөгжмийг их сонирхож байна. Ямар гайхамшигтай, ямар тансаг вэ гэж хэлж байна, асууж байна. Тэгээд би саяны ойрд бүр бүх телевизээр гараад алтай ятагаа танилцуулаад ард зоноо тий. Тэгэд одоо надаараа бүгдээ бичиж байна. Ямар гоё ятаг вэ, хөгжим вэ? Хаан сурж болох уу? Авья гэд бурядууд бүгдээрээ их сонирхож байна. Намайг Алиса гэдэг. Би Бурайд улсаас ирсэн. Миний мэрэгжлийн чих хамар хоолой эмч. Би хүүхэд байхаас эхлээд ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглож дуулж сурахыг мөрөөддөг байлаа. Олон жилийн дараа мөрөөдлөө биелүүлж эхэлсэн. Анх энэ хөгжмийн зэмсгийг сонсоод маш их таалагдж дурлсан байдаг. Би 1 сарын өмнө Монголд ирээд энэ хөгжмийн зэмсгийг аваад суралцаж эхэлсэн. Би алтай ятганд маш их хайртай, надад маш сайн тохирдгоо. Угсаатны дуу хоруу хөгжим бүтээл нь өөр нэгэн онцлогтой байдаг. Алтай ятаг хөгжмийг зөвхөн магтдаг төдий хөгжим гэж ойлгох нь бий. Гэвч тухайн хөгжмөөр бүх төрлийн хөг аялгауг ихшиглүүлэх боломжтой дээр нүүдэлчин угсаатны онцлог хэв маягт тохируулж уралсан гэж судлаачид үздэг. Тухайлбал алтай ятаг хөгжмийг морин дээрэж тоглоод авч явах боломжтой авсаархан хэрн уянгалаг хөгжим гэж тодорхойлжээ. Монгол угсаатны дуу хоорой хөгжим бол өөрийн гэсэн бие даасан ихшгэлгээд онцлогтой. Тэгээд магадгүй тэр нь нутгийнхаа аялалтай холбоотойгоор илэрхийлэгч тэр илэрхийлэл нь хөгжмөөрөө гарч яадаг тийм ээ. Одоо жишээлбэл эхлэх уурын татлага гэхэд яалчгүй тэр загчин түмэн ямар газар нутаг дээр ямар ахуй соёлтой яаж амьдарч байна түүндээ даасан хэмнэл хөдөлгөөний илэрхийлэл нь загчны татлагыг бол ингэ төлөөлж байдаг гэсэн үг. Тийм учраас энэ хөгжмийн угсаатны хөгжмүүдийг ер нь кодлох хэрэгтэй юм байна. Кодыг нь тайлаад тэгээ хүмүүсүүдэд тоогоор дамжуулахгүй бол өнөөдрийн хөгжмийн шинж ухаанаар дамжуулаад одоо хөгжмийн нотын тэмдэглэгээ нийт ард түмний 90 гаруй хувь нь энэ нотын тэмдэглэлийг мэдэхгүйгээс болоод гişнээ мянган нот хэвлсэн ч гэсэн ардын дууны том зузаан судалгаанаачлаад гарсан ч гэсэн ард түмнийг бол уншиж чадахгүй. Ард түмэн байтугай өнөөдөр төрийн бодлогыг барилдаж байгаа том гол бодлоготой тэд нэр тэр нотыг хараад дуулж чадахгүйгээс хойш ард түмний соён гэгэрлээ холбоосыг бол таслахаас өөр аргагүй байдал бол хүрч байгаа. Тийм учраас алтай ятга энийг хэрхэн яаж холбож болох вэ гэдэг асуудал бол миний хувьд тулгымцсан асуудал. Тийм учраас өөрийн гэсэн бие даасан тоон ухааны дамжуулаад тоон аргачлалыг бий болгосон. Оглох аргачлал хүүх хөглөхөг сурахад илүү хэлбэр аргаар олонд түгээхийг зорж кодлон тоогоор дамжуулан заах аргачлалыг боловсруулснаар хөгжим сонирхогч анхлын суралцагч бүхэн алтай ятаг хөгжмөөр хөгжимдөж сурах боломжтой болсон байна.